байцгаана уу? Намайг жаргал сайхан хүүхдээ сургалтсан гэдэг би 2017 онд дорн төв сургуулийг баг боловсролын багш мэргэжлээр төгсөөд одоо хүртэл ерөнхий боловсролын шинэ хөгжил сургууль 8 жилдээ ажиллаж байна. Багш сургалтсан суралцагч түүтэй арга барил, инновац, шинжилгээ хандлага, мэдлэг түгээх, бүтээлч арга замыг эрэлхийлэн, ажил мэргэжилдээ өөрийн сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна. Аймаг бүсийн сургууль сайн хичээлийг зан амжилттай хэрэгжүүлсэн. Гүйцэтгэлийн үнэлгээнд 3 жил дараалан 3-7% акцтай 2 дугаар зэрэгтээ ажиллаж байна. Судалгааны багаараа хамтран сайн хичээл, эрдэм шинжилгээний хурал 2020-21 онд нэгж хичээлийн уралдаан 2022-23 онуудад мэдлэг захим хичээлийг байршуулан амжилттай оролцож ур чадвар, заах арга барилаа ахиулан хөгжин ажиллаж дорнод баг боловсролын багш нарын спортын анх дугаар наадамд шигшээ багаараа волейболын төрөлд хүрэл медаль хүртсэн. Сургуулийн үйл ажиллагаанд шинжлэх арга туршиж, судалж, сонирхолтой бүтээлч даалгавар, бүтээч уншлагын аргуудыг тогтмол ашиглан улирал бүр уншлагын аян өдөрлөгийг хэрэгжүүлдэг ба энэ үйл ажиллагааны сурагчдын унших сонирхлыг төрүүлж анги хамт олноороо сургуулийн ойлгон унших чадварын уралдаанд 6-аас 10% акц гарган тэргүүн байр эзэлсэн. Номтой нөхөрлөлийн аяны хүрээнд дэд байранд шалгарсан. Зайн ба хосолсон сургалтыг хэрэгжүүлэх үүднээс AR технологиг ашиглан сургалтын хэрэглэлтгүүнээ бэлдэн 50 гаруй захин хичээл, 10 гаруй интерактив хуудас, захин контент, захин номыг хийсэн. Шинэ хувьд сурагчдынхаа уншиж бичих бодох чадвараас гадна бүтээл сэтгэлээр авиацийг нэг хөгжүүлэх зорилгыг тавин ажиллаж байна. Даасан ангийн сурагчид нь аймаг болон сургуулиас зохион байгуулагдсан уралдаан тэмцээнд амжилттай оролцдог. 2024 оны сахилга хариуцлагын шилдэг анги, урлаг 2024 оны дэд байрын шагналт, ойлгон унших чадварын уралдаанд тэргүүн байр, STEM боловсрол, бүтээч багчууд уралдаанд тэргүүн байр, New Voice тэмцээнд оролцсон гоцлол дууны сурагч бүр дэд болон тусгай байрын хошоо авраг. Кенгуру математикийн олимпиадын тэмцээнд 18 сурагч 1-2 дугаар зэрэгтээ шалгарсан. Шатрын дөрөлд оролцсон сурагч дэд байрын шагнал. Хүүхдэд хөгжмийн боловсрол олох төслийн хүрээнд ангийн сурагчдаа ятаа хөгжмийн дугууланд хамруулж шинэ хөгжил сургуулийн үндэсний найрал хөгжмийн хамтлагт оролцсон амжилттайгаар явж байна. Багшийн ур чадвар, арга зүйг дээшлүүлэх сайн туршлага солилцож, Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын 4 сургуулийн арга туршлагатай танилцж, заах аргын нэгжийн багш нартаа түгээн дэлгэрүүлэлт хийсэн. Шинэ хөгжил, шинэ шийдэл төслийн ментор багшаар баг хамт олонтойгоо хамтран ажиллаж, өөрийн мэдих AR технологийн бичил программыг түгээн дэлгэрүүлэлт хийж, сайн туршлагаа илгээсэн. Миний дэм тус нэг сурагч 1000 аян мөн залуу багш нартайгаа хамтран Санта гэх мэт сайн дурын хандивын үйл ажиллагаанд оролцсон. Номд хөтлөх ухаан, дэвшилсэн аяллыг зохион байгуулж сурагчдыг номон дурлах, номын ертөнцөөр аялуулах сайн дурын үйл ажиллагааг эцэгтэй хамтран зохион байгуулсан. Хамтын ажиллагааны үр дүн нь хүүхдэд эерэг нөлөө үзүүлж чадсан. Би сурагчдаа ирээдүйд шинийг эрэлхийлж, бүтээлч, асуудал шийдвэрлэх чадвартай иргэн болон төлөвшөлтийн төлөө зарим ажиллаж байна. Мөн ажлын байрандаа шинжлэх арга барилыг нэвтрүүлж, ур чадвараа хөгжүүлэн, хөгжил дэвшлийн түүчээ болон ажиллах зорилготой.